Гүйж, өвсөрч өндөр ачаал авахгүйгээр гидсний өхийг хайлуулж хөвлийн бултанд чангалах хамгийн үр дүнтэй дөрвөн дасгалыг зааж өгье. Манай онлайн шанар гэртээ ганцхан сарын турш энэхүү дасгалуудыг хийж хоолтой анхаарснаар үнэхээр төгс өөрчлөлт гаргасан байна. Нэгдүгээрт гарын алгаар алгадах. Энэхүү дасгал нь зүрхний цохилтыг хурдсгаж өөхийг эрчимтэй шатаан 50 тоогоор 3-аас 4 удаа хийнэ. Хоёр дахь дасгал нэг хөл дээрээ өвдөг өргөх. Энэхүү дасгал нь бэлхүүсний хоёр тал буюу бөөрийн өөх хайлуулахын тулд хоёр талдаа 50 тоогоор 3-аас 4 удаа хийнэ. Гурав дахь дасгал өвдөг өргөх ба доош дарах. Хөвлийн булчин хурдан чангалж бэлхүүсийг нарийсахын тулд мөн хоёр талдаа 50 тоогоор 3-аас 4 удаа хийх хэрэгтэй. Хамгийн сүүлийн дасгал суулт. Биеийн бүх булчинг жигд ажилуулж дасгал дуусны дараа ч өөхийг хайлах процессыг үргэлжлүүлэхийн тулд 30 тоогоор мөн 3-аас 4 удаа хийх хэрэгтэй. Эцэст нь гидсний өөхийг хайлуулах хамгийн хурдан арга бол хөвлийн дасгал болон хоолны дэглэм. Энэхүү бичлэгийг лагтарч хадгалаад дагаад хийгээрэй. Хэрвээ жор авахыг хүсвэл ок гэж бич.